Үзэгчдээ өргөмэн сайт Токио хотоос мэдчилж байна. За яг одоо бид хоёр нэг сонирхолтой зочинтой уулзгаад хүлээж байна. Та бүхэнтэй уулзах энэ зочин маань бол арлын Япон улсын усан цэлэлтийн тамирчин. Монголчууд бидний хичнээн илүү сайн мэдэж таних. За олон монгол бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан Physical Asia Show-ны сүүлийн шатанд шалгарсан Япон улсын тамирчин байна. Кацуми Накамура. За ингээд Накамуратай уулзъя. Hello. Konnichiwa. Nice to meet you. Nice to meet you. I'm Katsumi. I'm Bowler Crystal. Crystal. Yeah. Nice to meet you. Nice to meet you. Nice to meet you. His name is Bowler Chimik. Bowler. Bowler Chimik. Bowler Chimik. Yeah. Her name is My name Bowler is Bowler Toya. Bowler. Yeah. To Crystal. Nice to meet you. Nice to meet you too. Ерөнхий ивент тэтгэгч Говь Кашмир компани хамгийн дулаан бэлэг. Physical Asia Show-нд та орсноор олон одоо Монгол охид бүсгүйчүүд таныг илүү сайн мэдэж одоо сошиал ертөнцид одоо таныг крашлж байгаагаа монгол эмэгтэйчүүд бичиж байгаа. Тэр эмэгтэйчүүдтэйгээ мэдлэгээ төвшүүлэхгүй юу? Сайн оо, октоодаа. Саяхан Японд болсон томоохон усан цэлтийн тэмцээнд төрүүлсэн байсан. Тэгээд баяр хүргэе. Arigatou Congratulations. Good. Physical Asia тэмцээнийхэн үеийн дурсамжаас яриулмаар байна. Physical Asia тэмцээнд орж исэн одоо Монголын багтай холбоотой дурсамжуудаа яриач. Хүчлээ. はい。フィジカルアジアの時は Тэмцээний 3 дугаар даалгаврын үеэр Монгол Японы баг хамтарч өөр багийн эсрэг үзэлцэх хэрэг гарсан. Тэр үеэр хамтсрын тамирчингаас Монгол үг сурагч идэг юм уу хоорондоо ярилцах боломжууд их гарсан. Тэр үеэр Орхон Баяр аваргыг бөмбөг шиддэг хэсэг дээр бид Монгол үг сурчсан байсан болохоор Монголын багийг манай баг янзын гэж орилж дэмжиж байсан. Янзи. Энд ч гэсэн дараагийн 2 даалгавар дээр манай хоёр багийн хувьд зөвхөн тэмцээн дээр өрсөлдөг шигээсээ гадна найз нөхөд нэг баг хамт олон болгож бүдүүлж өгөх боломж олгож өгсөнд баяртай байдаг. 本当に仲良くなりましたね。 Айгуу сайн үгээ санаж штэ. Янзи. Янзи.はい。インスタグラムその収録が終わった後も Тэмцээн дууснаас хойш баг тамирчин амжилт гаргасны дараах сэтгэл дээр янзын гэсэн үг их байсан болооч тэр юм уу энэ үг одоо болтон мартагдахгүй байна. Янзиってコメントして。 Physical Asia Show-ны өмнөх одоо Накамура за Physical Asia Show-нд орсноос хойш Накамура хоёрын амьдралд ямар өөрчлөлт ялгаа гарсан бэ? そうですね。まずは Тэмцээн дээр өгсөн даалгаврууд энгийн үед хийгдэггүй. Сонирхолтой бас биеийг тулгаж чадсан сонирхолтой даалгаврууд байсан учраас энгийн үед бэлдэж чадахгүй бэлтгэлүүдийг хийлгэж байсан болохоор биеийн хүчний хувьд сайжирсан гэж бодож байна. 世界的に多かったので、まあわかりやすく言うとインスタグラムのフォロワー Энэ тэмцээнд оролцсноор намайг олон хүн таньдаг болсон. Миний Instagram хуудсыг харах юм бол дагагч нь хэд дахь өссөн байна. Сүүлд нь хэлэхэд энэ тэмцээнд оролцоод хүмүүсийн эерэг сэтгэлүүд ихэрж байна. Түүн дотроо Монголын биднийг дэмждэг хүмүүсээс маш олон эерэг сэтгэл ирдэг. Тэмцээнд оролцоод маш олон хүн танигдсан. Зөвхөн Япон төдийгүй гадаадд явж байхад ч хүмүүс таниад л ирдэг. 特に放送直後とかはやっぱいろんな方に 2-7 хоногийн өмнө Австралид бэлтгэлтэй байхад хүмүүс ирээд зураг даруулъя гэж хэлсэн. Өмнө нь дасаагүй мэдрэмж амьдралын шинэ хэм маягт орчихсон байсан. Тэр маань өөрт таалагдж байгаа. なんか不思議な気持ち。今まではこう水泳を通して Өмнө нь дандаа усан цэлтээр дамжуулж хүмүүстэй танилцдаг байсан бол одоо бүх талын спортоор дамжуулж хүмүүстэй танилцдаг болсон. 友達が増えてそうですね。なんか本当に
なんて言うんだろうな、自分の世界が広がった感じです。Ер нь усан сэлтэй спортоор хичнээн жил хичээлж ийм их амжилт гаргаж байгаагийн одоо тэ энэ Япон орны шилдэг тамирчин байж тэ тэгэхээр энэ амжилт гаргаж байгаагийн нууц нь юу вэ? そうですね。水泳を Би дунд ангиас хичээлж эхэлсэн гэхээр 20 гаруй жил хичээлж байна. Би 31 настай. 12 настайдаа усан сэлдэд орохоос өмнө жодоо хөлбөмбөр хичээлж байлаа. Усан сэлдээр хичээлэх болсон шалтгаан маань ээж маань уснаас хүн авардаг мэргэжилтэй хүн байсан. Нэг өдөр түүнийхээ бэлтгэлийг хийж байгаад усанд осолдож сэлэх боломжгүй болсон. Тэр үед манай гэр бүлд амаргүй зүйл болсон тул түүнийг түшиг тулгуураа болгож ээжийнхээ оронд усан сэлдэг болъё. Харин та хурдан идгээрэй гэдээ шийдээд хичээлж эхэлсэн юм. Тэгээд 20 гаруй жил Япон улсыг төлөөлдөг олимпиад оролцдог тамирчин болсон байна. Үүний бас нэг шалтгаан жодо болон хөлбөмбөөр хичээлж байсан болохоор зөвхөн усан сэлдээр хичээлэхгүйгээр бас нэг өөр туршлага эзэмсэн болохоор тэр нь давуу тал болдгоо гэж 本 боддог. 当に母親の交通事故っていうすごいネガティブなショックな出来事ではあるんですけど、そうですね。 Сонирхолтой түүхэн тий хичээлж эхэлсэн түүхэн. すごい感動しました。母が5年前にЭэжийн хувьд осолтой холбоотой биш л дээ. Ковидын үед Токиогийн олимпийн дараа бурхны орныг зорьсон. Ээжийн тэгтээ сайн хүү байж. Ээжийнхээ ачийг хариулсан байна. Ээж нь сайн хүү байсан байна. いやいやもう本当小さい頃は Би аав ээжээсээ гуруулаа. Багада их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Усан сэлд орсон анхны шалтгаан ээж маань осолд орсон байсан ч би орсондоо баяртай байдаг. Дурлаж орсон спорт минь. まだまだ頑張りたいなって感じですね。言われてるの。別の場所で多分ちょっと場所を変えして撮る方がいいですよね多分。 Байшлаа өөрчлөлгүй гинэ. Таван богд гурав хамтын хүч амжилтын төлхөө. Ер нь бол нөө Япон хүмүүс айгүй урт цагаар ажиллагаараа бол дэлхийд алдартай байдаг л да. Тэрэн шиг одоо Япон тамирчид бас маш шахуу бэлтгэлтэй байдгүй. Хэр их хугацаагаар бэлтгэл хийдэг вэ? 普段の練習は月曜日から土曜日まで 7 хоногт 3 өдөр нь төмөр өргөдөг. Үлсэн өдрүүд нь усан сэлдэг. Би богино зайд оролдог учраас эрчимтэй тесрэлтэй дасгад хөдөлгөөн хийдэг. Бусад тамирчтайгаа харьцуулахад шахуу байртай байдаг. Ирээдүйд юу төлөвлөж юунд зорж байгаа вэ? Тамирчны карьерийг. そうですね。まずТэмцээний хувьд дараагийн олимпиад бэлдэж байгаа. Тамирчны үед би сүүлийн хагас руу орж байгаа гэж бодож байна. Гэхдээ тэгж бодлогүйгээр дараагийн 2 жил олимпиад бэлдээд өөрийгөө байж болох хамгийн хүчтэй төлөв байдалд оруулахыг төлөвлөж байна. Түрүү уулзахад л Монгол руу явж үзмээр байна. Хүсэж гин гэж хэлжсэн. Монголд очих юм бол хийж үзмээр байгаа 3 зүйл нь юу вэ? いやテントみたいな Монголд очих юм бол юуны төрөнд үндэсний хэв маяг, амьдралын хэмнэлийг нь үзсэн байр байна. Монгол гэрт орж үзмээр байна. Монгол хоолыг их гоё гэж сонссон. Боодыг идэж үзмээр байна. ホルホグ Орхог? あとなんだっけ Бууз гэдэг. ボードグ Буудаг. ホルホグを食べたいなっていうのと、あとは Саяхан манай Австрали найз охирмаа хийгээд дараа нь Монголд очив. Үтсэмнийх нэг нь хөлдсөн ууран дээр Lamborghini-тэй дрифт хийгээд уралдаж байгааг харсан. Мэдээж бас морь унах. Монгол улс чинь өөрөө үлрэлийн чанартай байгаль нь сайхан учраас цасан тарагдсан тэр үеийг үзмээр байна. 僕聞いているので、そうですね。なんか季節によってやりたいことが変わってくるなって感じですね。 Хоёулаа ч гэсэн тэр дрифт Lamborghini цооч бүсэн дээр дрифт хийж үзье. Үзээгүй байгаа шүү дээ. Би тэр үзээгүй хийж үзмээр санаа хэлж өглөө шүү дээ. そうすごい興味。友達に Найзхан бичлэгийг үзээд цасан дээр явж байгааг бас цас үсэрч байгааг харахад яах чаргагүй хийж үзэх ёстой юм шиг санагдсан. Зөвхөн тэр биш байгалийн сайханд бойр унах гэдэг юм уу? Хурдан Монгол руу явж үзмээр байна. 楽しみ方だと思うので、そう本当に早く行きたいなって感じですね。 Basically Asia шоуг одоо хэдүүлээ дахиж хийгийч төсөөлөе л доо. За тийм бол та бага бүрдүүлэх танд өгөө. Та тэгвэл тэр шоунаас хийхийг өөрөө батгүй бай. 男性4人と女性2人、そうですよね。 Надад бол Солонгос, Япон, Монгол гэсэн 3 баг орж ирж байна. Эмэгтэй тамирчдаас Азиас сүрэнг зайлшгүй багт байх ёстой гэж бодож байна.
Мөн шоуг үзээд ойлгосон зүйл нь Орхон Баяр аврага биеийн хүчний олон талд зүйлж чадхаас гадна тактик, стратеги боловсруулах тал дээр мундаг юм билээ. Энэ хоёр хүнийг хамгийн түрүүнд аммаар байна. Стратеги тактикийн хувьд монголчуудын хувьд бусад багуудын хизээч бодож олж чадхааргүй зүйлийг бодож олж байгаа нь таалагдсан. Жишээ нь бид том хаалгыг хааж чадаагүй. Гэтэл их оргил хааж чадсан. Эсэн дээрээ тэрэг дүрдэг тэмцээн дээрээ дугуйнаас нь төрвөл хурдан явж байсан. Бага бүрдүүлэх юм бол монголчуудыг авна. Би өөрөө ч энэ багтаа багтаж чадахгүй гэж бодож байна. その6人のチームはなんかほとんどモンゴルの方で埋まりそうな感じがします。僕がもしかしたら入れないかもしれないです。 За. Физикэл дэшээ шоу дараа нь өөрөө үзээд би ингэчгүй яапаа, би тэгчгүй яапаа гэсэн харамсал өөрт нь байсан уу? そうですね。やっぱりこう僕たちはクエスト5で Манай баг 5 дугаар даалгавар дээр хасагдсан учраас тухайн үеийн үйл явдал санагдаж байна. Тухайн үед манай хаалгаа ааж чадаагүй, тэргээ төрч чадаагүй. Сүүлд нь шоугаа үзэхэд монголчуудыг хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд зөв байсан байна. Тэгэхээр дараа нь Physical Asia шиг шоунд оролцох юм бол Монголын багийн хийж хэрэгжүүлсэн зүйлүүдээс санаа авна гэж бодож байна. Манай баг сүүлийн даалгавар хүртэл явж чадаагүй. Хэрв сүүлийн даалгавар дээр Солонгос улсын оронд байсан бол даалгавар ихээсээ илүү танилцах үед эзэн зоогийг итгэх байсан. Би өөрөө хоолнд дуртай хүн учраас Солонгос багийн оронд байсан бол Монгол хоол идэх байсан. 韓国チーム羨ましいなって思いました。ワン、ツー、スリー、ゴン一本。ヤチ、ヤンツィ。Ерөнхий ивент тэтгэгч Говь Кашмир компани хамгийн дулаан бэлэг. Таван богд гурав хамтын хүч амжилтын төлхөө.